Хотын хэлж байгаа энэ хууль зүйн үндэслэл тал талаас нас бодож үзэх зүг бахаа сандгааг шүнжсэн бас энэ хавсралтанд зарим нь байхгүйгээд зөрүүтэй юм яриад байгаа. Би зүгээр энэ саяхан болсон л зүйл учраас энэ дээр хэлье. Энэ тогтоолын төслийг чинь төсөв дагалдуулаад засгийн газар өргөн барьсан юм аа. Тэгээ их хурал дээр энийг одоо доогийн тогтоотор гишүүн байж бид нар ажлын хэсэг болсон тийм ээ. Энэ оюун уулыг чи ухах гээд байна. Энэ хоёр заалтаа аваа хийж байгаа гэсэн. Тухайн засгийн газрын гишүүд нь ёстой тийм байхгүй. Их хурал зүгээр л батлаад өгчих. Наа тогтоолын чинь гол одоо амин сүнс нь энэ байгаа маа л гэсэн. Одоо энд ингээд энэ чинь тодорхой л байгаа байхгүй. 47 дугаар тогтоолын хавсралтад тэгэхээр чинь 47 ганцхан оюун уул байж байгаа байхгүй. Тэгээ 20 оны зүйлийг иргэн санаад ярихад тэр үед ерөнхий сайд хөрөлцөх дарга байсан. Энэ гутаан даваа оюун уулыг энэ хил ам дагуулад байсан. Олон удаа шүүхээр маргаан шийдэгдээд явж исэн энэ зүйлийг тусгай хамгаалтанд авлаа гэдээ бид нар чинь олон нийтэд зарлаад тэгээ энэ чинь тусгай хамгаалтанд авсан шүү дээ. Тэгээд засгийн газрын гишүүдийн хэлснээр ажлын хэсэг хүртэл байгуулж ажиллаад туван гишүүн ахлаад бидэд ороод энэ заалтыг ингээд хасчаа гэдэг хад л яах юм бэ байж гэсээр хагаад батлуулсан. Тэгээ ерөнхийлөгчийн хоргийг бол хүлээж авах хэрэгтэй. Энэ алт төсөлбөрийг бол эрчимжүүлэх нь зөв бах. Тэгтээ энэ тусгай хамгаалалттай газар руугаа нөх өнөөдөртөө ороод хэрэггүй хөө. Тэгээ энэ дараадаа тэр хойч үеийн болдгийн бод. Заавал өнөөдөр энийг нөөцөн тогтоогдсон зүйл рүү ингээд тэг байжлыг тэр нь шөнөөс чинь гадна зөндөл болон ашиглах боломжтой ордууд байгаа юм л ш. Зүгээр ер нь энэ бичиг баримтын хуулийн тогтоолын асуудал дээр энэ ямар ч хатанд байсан гэсэн энэ хууль зүйн үнэлгээг ер нь хийдэг байх хэрэгтэй хөө. Яг энэ ардаас нь одоо ингээд энэ авсралтууд нь гарсан юм уу? Гарсан бол хаа байна? Энэ нийцж байгаа юм уу? Нийцэхгүй байгаа юм уу? Энэ өгүүлбэр засалбарын асуудал дээр ч гэсэн. Тэгээ бүх зүйл ингээд дараа нь болцсны дараа ингээд тэр үед тэгсэн, ингэсэн, тэр нөрөө инглээ, энэ талдлаа, тэглээ, инглээ гэдэг ингээд байхгүй агуур нь баталсан юм шиг. Бүгд л адилхан л байж байгаа л баталцгаасан шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр бас дараадаа хууль зүйн байнгын орны ч бас чиг үүргийн хувьд энэ дээр нь бид нар ч зөвлөхөл үүрэгтэй л баг бас. Гэхдээ ерөн зүгээр тий. Нэр уснаас ахуулаад. Тэгэхээр эдгээр зүйлүүдэд дараадаа анхаарах нь зөв. Ерөнхийлөгчийн хоргийг бол дэмжиж байна. Энэ хоёр заалт энэ алт хөтөлбөрийн тогтоолын төсөл байж болон өнөөдөр өглөө хүртэл засгийн газрын гишүүдээс асуусан. За одоо ингээ ерөнхийлөгчийн хоргийг чи хүлээгээд авна. Тэгээ тогтоолын шинэ төсөл ямар ч асуудал байхгүй л гэж хэлсэн. Тэгвэл тухайн үедээ тэгвэл энийг хахуулчихгүй байсан. Заавал асуудалгүй гэж оруулчаад оруулсан хориг тавьчингуут нь одоо тэгвэл авлаач. Заавал одоо наа чи бол ямар ч асуудал байхгүй гэдэг ингээд ойлгохгүй юм яриад байгаа байхгүй. Тэгээ зүйлд нь явж парламент руу юм шиг болцсон. Тэгэхээр энийг бид нар бас талтаас нь харах хэрэгтэй байх гэж байна. Баярлалаа. За, Гамбат гишүүний микрофон